баярын мэд хүргэе харагдаж байна. За тань баярын мэд хүргэе. Оо баярлалаа. Хүний баг надтай, шовооны баг нь гоё зэрэгдэг гэж юм уу гэдэг. Номын ертөнц нэвтрүүлгийн 706 дахь эфир үзэгч уншигч та бүхэнд хүрж байна. Энэ удаагийн дугаарын зочин Чингис хаан одонд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Минд Ояах оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Танд 70 насны айн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Ер нь хүн төрөлхтний бүх түүхийн өвийг номол илэрхийлнэ. Гэртээ сайхан номын сантай хүн оюун санаандан тэр номын хөмөрийг уншиж толддог хүмүүс бол ертөнцийн бүх цаг үетэй хамт амьдардаг. Тэр миний олон улсын эрдэм нийлгэний хоролд нэг Шотландын судлаач доктор Deep Time гэж одоо цаг хугацааны тэр цаглашгүй газар зүйн цаг хугацаа, сансрын цаг хугацааг илэрхийлдэг. Тэр нэр томьёогоор нэрэлсэн нэг тийм илтгэл тавьсан. Тэр илтгэлдээ Минд Ояагийн гэрийн одоо хойморт энэ бүх цаг хугацаа байгааг би одоо анзаарч судалсан гэж хэлсэн. Тэгэхээр энэ өөрөө юу юм бэ гэвэл энэ ертөнцийн бүх цаг хугацааг ном, соёл, улс үндэстэн уламж соёлоон тээж аваад ирэх хүмүүс энэ бүх цаг хугацааг өөртөө тээж авдаг юм байна. Тэгэхээр одоо номтой байгаа хүн л бүх цаг хугацааг тээнэ гэж би ойлгосон. Би одоо хөдөөний хүүхэд 10 хэтэйгээсээ тэр ном гэдэг юмыг юу вэ гэхдээ зэрэг эртний одоо содор гэж ойлгож байсан. Тэгэхэд одоогийн шиг ном хэвлэл байгаагүй. Миний гэрийн хойморт ганцхан тийм эртний хуучин содор байсан. Тэр содрыг ээж минь аваад орой миний одоо магнит дээр нэг адис өгөхөд л одоо энэ ном гэдэг миний ирээдүйн цаг хугацаанд намайг амьд явах, эрүүл энх байх, сайн сайхан байхыг ажиллаж байна гэж ингэж ойлгож байсан. Сүүлд энэ номыг би өөрөө бас эрдэм ном шимтсэний дараагаар ямар ном бэ гэдгийг ойлгосон. Энэ бол үлцийн хотог зохицолсон содор гэж. Энэ номыг залсан газарт ертөнцийн бүх цаг хугацаа, оюун санааны үнд зүйлс, од ирэхээс одон мичэд, сансар гараг, нарсаар манай дэлхий дээрх бүх түмэн бодис, хүмүүсийн оюун санаа бүгд хоорондоо шитэн барилдаж эмгсэгчтэй, эвтэр нэртэй оршин гэдэг ийм утга тэр номонд байсан юм байл. За яагаад Минд Ояагийн бүтээлийг ингэ ярьж нэхэр зэрэг одоо нэгэнтээ манай алдарт орны яруу найрагч Яв Улангай шүлэг байлаа. Хөлөгмөн чивдэр дэлхийн дэвчээ хэрэгтэй гэж тийм ээ. Тэгэхээр энэ яг одоо урайд бодлого бол өнөөдрийн бидний одоо хийсэн энэ уран бүтээлийн судалгааны хурлын гол одоо урай дуудлага болсон. Яг энэтэй адилхан Минд Ояагийн бүтээлүүд бол дэлхийн ард түмнүүдийн одоо оюун санаанд хүрч чадсан. Тийм учраас энийг бол бид нэр өнөөдөр дүгнэн хилцэх хэрэгтэй ийм хурлыг хийж байгаа юм. Энэ хурлын үеэр бол 3 ном гаргасан. Нэг нь бол энэ Минд Ояагийн одоо уран бүтээлийн судлал шүмжил гэдэг энэ 93-аас 2022 он хүртэл одоо гадаадын болон Монголын судлаачдын бичсэн одоо эрдэм шинжилгээний үйл эссе нийтлэлийг энэ Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс Завьятар профессор одоо энийг одоо ивент гэж хэвлүүлсэн байгаа. За өөр нэг зүйл бол энэ саяын хурлын одоо бүтээлийн хурлын илтгэлийн бүгдээр бүх илтгэлүүдийг бол энэ чинь ингээл тухайн одоо орны илтгэгчийн өөрийнх нь хэлнээс гадна монгол хэл рүү маш гоё орчуулад энэ англи хэлээр маш сайн орчуулдаг ийм хүмүүсээр орчуулаад ингээд одоо монгол хэлээр тэр тухайн хэлээр ингээд хавсар хамт гаргасан байгаа. За тэгээд дээрэс нь энэ literature, culture and language cross time гэдэг энэ одоо хэл утга зохиолын соёлын харилцаа гэсэн энэ бүтээл 2005-аас 22 он хүртэл энэ хооронд одоо
мөн одоо гадаадын эрдэмтдийн бичсэн энэ одоо эрдэм шинжилгээний өгүүл эссе нийтлүүдийг бас яг тэр тухайн одоо өөрөх орных нь хэлээр нь гаргаж тавьсан, өөрөлдөө энэ гадаад уншигч зориулсан гэсэн үг. Нэг хүний уран бүтээлийг одоо ийм том хэмжээнд энэ олон судлаач тэр тусмаа одоо гадаад дотоодын энэ олон хүмүүс бол нэг дор хийжсэн тийм туршлага миний бодлоор бол ойрын үед баг байхгүй байж магадгүй би гэж бодож байна. Тэгэхээр зэрэг энэ ингэж одоо 3-ын 3 бүтээлийг хийвлээ, тэгээ олон нийтийн хүртэл болно гэдэг бол энэ судлаачийг одоо олон таниулах, мэдүүлэх, алдаршуулах тийм ээ энэ чухал зүйлээ. Дээрээс нь мэдээж өнөөдөр ингээд 70 насны босгон дээр одоо ингэж өөрийнхөө уран бүтээлийг хүмүүсээр үнэлүүл, цэгнүүлж тийм ээ юу хийж бүтээсэн гэдгийг өнөөдөр харна гэдэг нь өөрт нь бас сайхан тийм урам зориг өгсөн тийм үйл явдал болсон байгаа л гэж би бодсон. Нөгөө талаар минь доо зохиолч юм 70 нас их өргөн дэргэл дэлгэр болж штэ. Тэмдэглэж ил гэсэн үг штэ энэ бол тэ төрс өдрийн. Ном гардаж авсны дараа номоос өгч хараад бас сэтгэл хэлэх хүмүүст боломж олгоё. Мөн даяогын гэгэнтэн романдаг Шамбалын тухай Буддийн домгийн уран сайхны тайлын өвөрмөц онцлог гэж нэртэй илтгэл хийсэн байна. Тэгээд тэрэн дээр үндэслэж энэ статья гарсан байна. Энэ номд орсон байна. Хувь уран бүтээлчийн судлал өөрөө уран бүтээлчийн судалгаа өнөөдөр маш хэрэгтэй байна. Нэгт дээрэс нь Миндоя багшийн уран бүтээлийн тухай одоо гадны 20 шахам орны эрдэмтэд 20 орчим хэл дээр одоо бүтээл одоо нийтлэл, өгүүлэл, эссе нийтлэл бичсэн байдаг. Тэнийг Монгол уншигч нартаа, Монгол судлаач нартаа яаж хүргэх вэ гэдэг энэ санааны үүднээс анх энэ номыг бэлдэж эхэлсэн. Ингээд бэлтгэх явсан бол мэдээж орчуулгын маш том ажлын одоо хэцүү гэдэг юм уу тийм хэцүү аюу тулгарсан, асуудал тулгарсан. Яагаад гэвэл тухайн тэр болгон бүх хэлнээс бид нар шууд эрдэм шинжилгээний өгүүлэг орчуулах одоо бас хэцүү. Ер нь орчуулга дундаа эрдэм шинжилгээний өгүүлгийн орчуулга бол маш хэцүү юм байна. Энд бол одоо хүмүүд тухайн одоо орчуулагч нараас маш их чадвар, тухайн шийдлэх ухааны нэр томьёог яаж орчуулах бас ахуулаад жишээлбэл одоо Английн эрдэмтэн, Их Британий эрдэмтэн Ричард Ервины тэр deep time гэдэг ойлголтыг бид нар монгол хэл дээр яаж болох вэ гэхэд 3 өөр орчуулагч 3 өөр гаргаж ирж байгаа ч тийм. Одоо тэгээд маргааш болох олон улсын эрдэмтний хурал дээр энэний ерөнхийдөө нэгдсэн ойлголттой болж байгаа ч тийм. Ингээд өөрөө юм маш том их процесс үйл явдал болж байдаг юм байна л да. Соёл урлагийн төлөө өөрийнхөө ухамсарт амьдралыг зориулсан агуу том бүтээл сэтгэлгээтэй охин Монгол судлалын хүрээлэнгийн хувьд энэ хувь уран бүтээлчдийн дагнсан нэг уран бүтээлчдийн судалгааг бүтээлийг задлан шинжилсэн ийм цувралыг цаашдаа гаргая гэж нэг шийдсэн. Тэгэхээр Монголын яруу найрагчид, зохиолчид, бүтээлчид өөрсдийнх нь бүтээл номыг судлан шинжилсэн эрдэмтдийн энэ ажлыг нэгтгээд одоо энэ цувралд хэвлүүлэх боломжтой. Бид тодорхой хэмжээнд бодлогын хөвд, санхүүгийн хөвд ингээд дэмжиж энэ цувралыг цааш нь улам болгоод гаргая гэсэн ийм бодолтой байна. Одоо альва юмны эхлэл болно гэдэг сайхан ганцхан одоо Миндоя багшийн уран бүтээл судлалын шинжилгээний ном биш. Ингээд зайлшуулаад одоо олон эрдэмтэн олон уран бүтээлчдийн маань одоо уран бүтээлийн тухай олон хүмүүсийн бичсэн одоо эрдэм судлалын бүтээлийг нэгтгэж гаргах юм сайхан санаачлаг гаргаж байгаа юм байна. Монгол судлалын хүрээлэн маань тэгэхээр маш их баяртай байна. Гадаадын маш олон хэлэнд ялаа маш олон одоо маргаашийн эрдэм шинжилгээний хурлын таймыг харахад ерөөсө бүтэн өдөржин өглөө сахуулаад орой болтол зөвхөн одоо Миндоягийн уран бүтээлийн талаар задлсан, шинжилсэн гадаадаас их олон одоо судлаачид, докторууд, эрдэмтэд ингээ хөрөлдсөн ирсэн маш өргөн одоо зүйл болж байна. За тэгэхээр зэрэг энэ бол бас нэг талын нэг том алхам юм, цогц алхам юм. За энэ номоос ном эрдэм шинжилгээний өгүүллээс гадна тухайн уран бүтээлчийн тухай намтар судалт холбогдох одоо эссе хөрөг нэлээд орсон байгаа бас багтаасан. Энийг өөрөө ямар ач холбогдолтой гэхээр уншигчдад тухайн уран бүтээл шиг илүү ойлгох. Энэ хүн одоо анхны багш нь одоо доржин гомж байсан байна. Энэ өөрөө их сонин хувь тавилан байна гэдэг юм уу те ингэж бичдэг. Гадаадын англи эрдэмт ингэж үтсэн байна. Испани яруу найрагчийн хүний тухай ингэ бичсэн байна гэх мэт маш олон талтай мэдлэг авч байгаа болно. Дээрээс нь манай залуу судлаач нарт уран зохиолын одоо шүм судал бичихэд хэрэгтэй арга зүйн одоо бас одоо гарын авлага гэдэг юм уу те суралцах нэг төрлийн одоо ном сурч болох байхаа гэж найдаж байна. Эртний уран зохиол одоо Монголын нууц товчоо тийм ээ товчоо дэлхийн 30 гаруй хэлэнд орчуулсан байгаа. Зөвхөн тэгэхээр яг зохиолын нууц товчол харьцуулж байгаа юм биш. Зохиолын тэр орчуулж байгаа
хувийг би ярьчихна л да. Тийм төвөнд дэлгэрэх. Тэгэхээр энэ дэлхийн 50 гаруй хэлэнд орчуулдаг гэлбэл мэдээж асар их өргөн сурчлага хэл. Яг өнөөдөр Миндоёгийн гарч байгаа ном шиг ийм судалгааны хүрээтэй ном хараахан гараагүй байсан юм. Өөрөөр хэлбэл Монголын утга зохиолын нэг төлөөлөл болсон гомжийн Миндоёгийн уран бүтээлийг зөвхөн Монголын үндэсний сэтгэгчид хүлээж авахаас гадна олон улсын одоо нэрвэндтэй байгуулах хүмүүс ялангуяа утга зохиолын хүрээнийхэн их талархалтай хүлээж авсныг одоо энэ номноос харж болно л доо. Миний номыг одоо энэ сайхан үнцэнтэй бүтээлээр мэлаасанд маш их баярлалаа. Тэгээ би бас дуужим тал гэдэг нэг ийм цуврал таны одоо номын санд цаашаагаа үргэлжлэх болтугай гэдэг. Одоо Заяабаатар дүүд одоо номын гişиг таяа. За ингээд өнөөдрийн номын нээлтэнд ирсэн та бүхэндээ маш баярлалаа. Happy birthday, young man. May your work live forever and your heritage for generations. The mirror shall stay for decades to come, courtesy the human literary service by Mongolia's foremost thinker, Jimin Oyo. Thank you very much. Et d'avoir pu partager quelques réflexions avec vous à ce sujet. Je vous remercie. Homeland is a big thing for him. Миндоёгийн зохиолуудын санаа нь бас биег бөөцөлж эрхэмлэхээс ангижирч хүн төрлөختөн хамаг амтны тусын тулд гисэн нийтийн том эрх ашиг амар амгалангийн төлөө байна. Монгол улсын Чингис хааны олон зохиолч Гомжийн Миндоёгийн уран бүтээлийн судлаа шинжилгээ 2022 олон улсын хорд та бүхнийг тавтай мөрдлөө ирж байна. Тэгэхээр ойрын энэ хэлний өдрүүдэд Миндоёгийн уран бүтээлийн сайхан одоо өдрүүд болж байна. За энэ хурлыг бол манай шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгээс бол зохион байгуулсан. Яагаад гэхээр манай хүрээлэн дээр бол Монголын утга зохиол судлалын ийм салбар байдаг. Тийм учраас манай хүрээлэнд бол хандаж бид нар хамтарч хийя гэсэн юм хүсэл тавьсан юм аа. За энэ хурлын нэг онцлог нь бол маш олон гадаадын хүмүүс ирж Миндоёгийн уран бүтээлийг бол ярилцаж, шүүмжилж. За Монголын одоо маш олон өргөн хүрээлэлтэй судлаачдууд энд оролцож илтгэл айлтгал тавилаа. Чингис хаан Монгол улсын нэр зохиолч, соёлын нэр зүтгэлтэн Миндоёгийн уран бүтээлийн дуршлаг эрэл уулз түүнийг шинжилсэн судалгааны ажлууд тэдгээрийг судлан шинжилж эрдмийн хэлцүүлгийн эргэлтэнд шин санаа оноо оруулж буй өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний урал манай үндэсний утга зохиол судлал шүүмжлэлийн хөгжил чухал өв нэмэр болно гэж үзэж байгаагаа таамаглан дуулахад таатай байна. Миндоёгийн уран бүтээл зориулсан илтгэлийн явцдаа миний түүнтэй хэдэг удаа уулзаж зарим зүйлийг тодруулахыг хэрэгэлсэн байна. Түүний дотор өнөөдрийн өнөрлгөөс урагшаа харахад чиний сэтгэлд юу бодогдож байна вэ? Тэр бодол таны алтан овоотой болон бусад уран бүтээлтэй хэрхэн холбоотой вэ? Асуусан юм аа. Миндоёгийн юу гэж хариулсныг одоо сонсъё. Хүн болгон газрын үр юм, өр болгон үндэслэл дэлгэрхийн шалтгаан байгаа гэж би нэшлэхтэй бицүү даатай. За би бол алтан овооны соёлын хөрсөнд үйлчилсэн ургамал юм аа. Алтан овоо дэлхийн бүхэл уул ус хүн зантай уран бүтээлээр минь баталуулсан байна. Миндоёгийн уран бүтээл байгалийн хоёроос ашгүй холбооноос гадна байгалийн сувгч байгалийн үлцэн үзэх агуулгыг өсгсөн байдаг. Тэгэхээр Миндоёгийн хувьд адил буу юмсан бүхэлдээ амьд хэлцээтэй байдаг байна. Олон зүйл хямдхан урлагийн хавралт өсгөж буй зэрэг байгалийн асуудалтай нүд болж буй өнөөгийн дэлхийд түүний ийм пост мод уралцлагаас суралцах явдал жохол байна. Шамбалын тухай мөчлөг дамгуудад байдаг хэд хэдэн чухал үйл явдал Миндоёгийн роман туссан байна. Шид гэрээний ямар олон шинжүүд
Миндоёгийн энэ шилийн баг дармаа шармаа тоож байна гэдгийг би өөрийнхөө ингэж төсөөлж яасан. Нэгдүгээрт бол бодит ертөнцийн логикийг өгөөсгөгч нөхцөл болоод үйл явдлуудыг энэ арманд үзүүлсэн байна. Их талын эд чадалтны ямар эд чадалтай байсан тухай ийм домог орно. Тэгэхээр Миндоё бол зөвхөн яг энэ нутгийн хүн хөрснөөс хойоолсон үр үндэс талын их соёлын үр сад мөн гэж би боджээ. Түүний аав гомч уурчван чавцыг нь хөглөөд хөсөв тэрэгтнүүдлээ хөвөлсөн ээжийнхэн сэцэн бэлгээс энэ хүүхэн мэндэлсэн болов гэж боджээ. Миний хөөгийн унжсэн дэлхийд миний хэстун хаа эхтэрхийгээ батлаа Уэ эхтэрхий уэ гэштрэн Ингэж хүний оршихуйн суур ойлголтуудаар хайрлагснаас тодорхой мэдрэгдэж байна. Дүгнэж хэлбэл Миндоёгийн дууны яруу найраг монголчуудын ертөнцийг үзэх үзлийн яруу уссан тусгал болж дууны шилжийн бүтцийн уран төгөлдөр хийцээрээ манай орчин цагийн дууны яруу найргийн тод үзэгдлийн нэг гэж үзэж болохоор баярлалаа. За тийм ч учраас нүүдэлчдийн ахуйдах эмперик хийгээд ирэрцнал шидий магадгүй одоо манай дулан багш хэлдэг тэр домгийн гэж байгаа бодит үзэгдэхүүний цаана орших тэр оронтой хослон шүтэлцүүлж хүний сэтгэллэг ертөнцийн үнэлэмж хийгээд одоо амьдрах аргыг орон зай ба цаг хугацааны хязгааргүй хэмжээс донд талын одоо уртын дуу шуурхаалах хилцүүн эрчим ая дангаар хүн байгаль соёлын найралт зөөлөн атлаа тасралтгүй урагшлах хэмнэл утгыг Монголоос ингэж жишээлээд дэлхийд илгээж дуулж тийшээ тавьж өгч байгаа ийм агуулгатай гэж дүгнэх гээд байна. Тэгэхээр энэ шүлэг бол Миндоёгийн хувьд жирийн шүлэг байна. Байдлын шүлэг. Энэ шүлэг дуусахын тодорхой хийгээд үзэхээр юу харагдаж байна вэ гэхээр ер нь энэ өөрөөр уран бүтээлийн дундч төвшин тодорхойлж байгаа энэ шүлгийн нэг задаргааны ийм байгаа юм чинь энэ хүний одоо орон бүтээлүүд ямар зэрэглэлтэй байх юм бэ гэдгийг жишээж ухаалцуулах юм болов уу гэж энэ үндээс энэ сонголтыг хийсэн юм аа. За би энэ шүлгийн жишээ авсан юм аа. Энэ болохоор бол тэр усны хөнгөнд бол сэлүүрийн чимээ уус үлгэрч хагнах мэт нам хүн оддын утсан шаргалт явуул ядахын жавхц орчлонгийн энхэн хязгааруул эрх чөлөөний арга. Тэр эрх чөлөөний арга гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр бол зохиолч өөрийнхөө тэр одоо юу гэдэг нь ясалгах гэдэг юм уу үзэл бодлоо хуралдуулах гэдэг юм уу магадгүй одоо би тэр шүлэг зохиолдоо хандах гэдэг юм уу тэрийг л ерөнхийдөө хэлээд байна. Тэгээ яг энэ шиг юм маш олон байгаа учраас би энийг зориод зөвхөн энэ дөрвөн мөрөөр төлөөлөд ингээ аваад байна. Зэрэглээ гэдэг бол өөрөө бурхны шишний тэр нуус тарины ёс за цагийн хүртний ном шамбалын орны тухай ном бүх зүйл барин баримтлах зүйлгээ хоосон чанартай гэдгийг илэрхийлэх хоосон чанар гэдэг маш олон гүн нарийн одоо гүн ухаан номыг төлөөлж илэрхийлж болох ийм бэлэгдэл байдаг. Нэрт яруу найрагч зохиолч Миндоё, Францын нэрт яруу найрагч орчуулагч Патрик Фишман нарын Монгол мэрэгдийн үлгэр бүтээлийг онцлог авч үзье. Альч яруу найрагчийн зорилт хүндээгүй шинэ хязгаарыг нээх яруу найрагчийн мөнхийн гэрэл хамгаалыг босгохоороо юуны өмнө гүн хааны шинжтэй юм аа. Орчлон ертөнцийн талаарх төв түмэн ой санамжийг шилгээсэн олон шүлгийн эзэн бол Миндоё юм аа гэж. За та бүхэнд би нэгэн ном танилцуулъя. Румын улсад хэвлэгдсэн Миндоё байна. Уран бүтээлийн 50 жилийн ой зориулсан ийм ном хэвлэгдэн гарсан байгаа 1000 гаруй хуудастай. Энэ бол дэлхийн яруу найргийн онтолог байгаа.
Энэ ном маань англиар хэвлэгдэн гарсан, Шанхайд хятад хэлээр гарсан байна. Дэлхийн шилдэг 80 гаруй яруу найрагчдын дунд Минь Доёогон бүтээлүүд олон яруу найрагт орчуулагдсан орсон байна. Манай Михаил Яминский академи бол Шведийн Нобелийн шагналын хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын академи байгаа. Румыний академиас Шведийн хааны академиар хүлээн зөвшөөрөгдсөн Нобелийн шагналын нэр дэвшүүлэх эрх бүхий цорын ганц академи бол Михаил Яминскийгийн академи юм. Тэгэхээр Минь Доёогын уран бүтээлийн энэ ололт амжилтыг өндрөөр үнэлж Михаил Яминскийгийн академиас Румынд түүний яруу найраг шүлгийг маш шилдэг уншдаг. Тэгэхээр энэ их амжилтыг үнэлж шагналыг гардуулахыг зөвшөөрнө. Минь Доёогын нэг шүлгийг нэг хоёроо орчуулад тэр нь бараг 30-аад хэл дээр орчуулагдсан гэдээ ярьж байсан. Азийн орнуудын утга зохиолын наадамд очиж оролцож исэн. Тэгээд энэ 30 гаруй хэлээр бол хэвлэгдсэн. Тэгээд энэ бол ерөнхийдөө гадаадын хүмүүс уншихаар энийг юу гэж ойлгодог гэхээр зэрэг хүн болгон янз бүрээр ойлгодог. Тийм сонирхолтой шүлэг. Монгол хүн ч гэсэн энийг уншихаар бас янз бүрээр ойлгодог. Саяын тэр хоролдоор хүмүүс бас ярьж исэн. Хойд тийм одоо гүн ухааны юутай шүлэг бичиж ийн гэдгийг бол баг өөрөө мэдээгүй ч байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө миний тэр өөрийнх нь ярьж байгаагаар бол тэгээд тэрийг нэг хайхтар өөрөө үнэлээг би тийм сайн шүлэг бичсэн. Гэтэл тэр шүлгийг орчуулад тэр хүмүүс уншсан чинь энэ үнэхээр одоо гайхалтай шүлэг байна гэдгийг мэдэрсэн гэж ингэж ярьжсэн. Миний энэ чам руу явж байна гэдэг шүлэг дотор чиний зүрхэнд өөрийнх нь чавцыг олохоор чам руу явж байна гэсэн нэг юм мөр бий. Тэгэхээр би бол тэр шүлгээр та нарын одоо зүрхэнд байгаа өөрийнх нь тэр чавцтай адилхан тэр чавцыг одоо яаж тавьчих вэ гэдгийг тэр залуугаан эргэлхээд байсан юм болов. Тэгээд энэ шүлэг тэр үйл сэтгүүлээр дамжаад үйл одоо надад одоо юу гэмдэ дэлхийн надад үүдээ нээсэн байна. Би энэ хоёртаа гарч ирэхийг хүсчээ. Зохиолч шиг амьдрал гэдэг бас их том ухаа гэж. Өөр амьдралаа зохиол шиг бичиж чадна гэдэг бас их зүйл. Тэгэхээр тэгж амьдарч байгаа улсууд цөөхөн улсууд бас байгаа бол болж байгаа. Бусдад үүдгэлж. Зохиолч шиг амьдрал гэдэг бас их зүйл шүү дээ. Яг уран бүтээлээрээ яг зохиолч. Тэгэхээр тэр амьдрал нь өөрөө бас зохиол болсон. Ийм одоо сайхан бүтээлч хүн байна. Тийм учраас бол энэ өөрийнхөө амьдралаар зохиолоо бичиж байгаа. Тэс мөртлөө бас зохиол төрүүлж байгаа. Энэ одоо мэдээ бас техник баярлалаа. Шүлэг бочин хэл дээр хэвлүүлж номын нээлтийг хийжсэн. Тэрнээс хойш энэ шүлэг одоо дахиад цаашаа явсаар байна. Тэр үед энэ хоёр над хийжсэн. Минь Доё чиний энэ шүлэг ирж байна гэсэн бол ирээ дуусчих байсан чи явж байна гэсэн учраас энэ бол яваад л энэ чивэт хоёрын мэдээс гараа явчихсан чиний хойноос хязгаарч үүсэхгүй гэж ингэж хэлсэн. Параа Испани зэрэг одоо өрнийн одоо томоохон хэлүүд дээр хэвлэгдсэн миний уран бүтээлүүдийг зарим судалгааны их сургуулийг цуглуулад хэвэн өсгүй актив одоо ийм том ном болгож хэвлэх хүртэл одоо энэ шүлэг бүтэж намайг хэлж явсан байна. Дэлхийн дэвжээг Монгол яруу найрагчдын тоосоор бүрхий бүсэж байна. Монголын яруу найргийн алтан тоос дэлхийгээс сальж таны уудам огторгуйд дуулан мандуулд дэлхийн ээжийн ариун эрхлэг болтугай таньда баяр хүргье. Минь Доёогын бүтээлүүд их олон хэл дээр дэлхийн бараг 50 гаруй хэл дээр орчуулагдсан мөртлөө юуг нь хэмжээг нь аваад үзэх юм бол англи хэл рүү маш их орчуулагдсан байна. Тэгэхээр чин зэрэг англи хэлээр уншдаг одоо үндэстэн маш олон байгаа учраас тэр хэмжээгээр тардсан юм байна. Тэгэхээр тэр нь миний ойлгож байгаагаар бол дэлхийн дэвжээнд гарч ийна л гэсэн үг гэж байна.
Би бол ердөө тоонороо тэнгэр харж унсан юм хөхт байгаа. Тэр миний яг ертөнцийг таньж мэдсэн тэр хамгийн чухал төлөвшлийн үеийн цаг хугацаа бол яг хөдөө орон нутгтай холбоотой. Би сая Содор намын тухай ярьсан. Тэр бол миний гэрийн хойморт байсан нэг шүтэн. Миний гэрийн хойморт ер нь бол 3 л үнд зүйл байсныг мэдж байна. Тэр үед янз бүрийн одоо тавилга гоё юм байхгүй. Нэгдүгээрт нэг эртний Содор, хоёр дахь нь миний аавын хуурддаг утаатай тийм морин хуур. Гурав дахь нь миний нутгийн шүтэн уул Алтан овооны чулуу. Алтан овооны чулууг юуг илэрхийлж байна вэ гэхээр зэрэг Алтан овооны чулуу бол энэ одоо бидний энэ галактик энэ дэлхийн ертөнцийн дээр байгаа энэ бүх уул ус байгалыг миний Алтан овооны тэр чулуу төлөөлж байгаа юм. Тэгэхээр энэ чулуу бол миний одоо манай Даргын нутгийн ард түмнүүдийн шүтэн уулын биеэс тасалж авч гэрийн хоймрын шүтэн болгосон нэг юм чулуу байгаа юм. Тэгэхээр энэ чулуунд хэн байгаа вэ гэхээр зэрэг тэр Алтан овоо бүхлээрээ оршиж байгаа. Их нь багдаан оршино. Тэгээд тэр Алтан овоог шүтжсэн бүх үеийн одоо шүтлгийн оюун санааны улмаар манай гэрийн хойморт байгаа чулуунд байгаа. Алтан овоо өөрөө дэлхийн бүх уул устай оройгороо харж шүтэн барилдаж байдаг. Алтан овоо бол манай дэлхийн хамгийн багасгсан биш. Алтан овоог томруулж ярих юм бол бидний дэлхий. Би ингэж ойлгосон. За 3 дахь миний одоо шүтэн бол манай аавын гэрийн хойморт байсан морин хуур. Энэ морин хуурыг миний өвөг эцэг сэлж ийсэн ийм одоо их олон жилийн тухтай морин хуур байгаа юм. Тэгээд шинэ нутагт буухад одоо зочингийн чин ирэхэд аав тэр морин хуурын хаялгууд уурсгана. Энэ морин хуур бол миний одоо гэрийн хойморт байгаа тайз, театр, соёл тэр ертөнцийн хэм хэмнэлийг одоо надад өгч байгаа тэр одоо хаялгууд дуурьсал юм. Тэр би одоо нэг их гоё юмны донд байсангүй. Энэ одоо эртний нэг хуучин Содор, морин хуур, Алтан овооны чулуу гэдэг нэг юм тас таасан чулуу гурваар ертөнцийг нээсэн байна. Тэгэхээр хүүхэд нас бол өөрийн гэрт байгаа хамгийн одоо нандин зүйлүүдийн утга учирыг үнзгээ ойлгож явах хэрэгтэй. Ер нь бол ертөнцөөс нэг их одоо олон юмыг хүсэгч бараг хэрэггүй юм шиг. Танайд чиний аав ээжд эсвэл чиний намын санд чиний гэрийн хоймрын шүтээ юу юм? Энэ дотор аав ээж өвгдөөс чинь оюун санааны ямар утгыг хадгалж байгаа гэдгийг л бяцлах. Тэгвэл ертөнцийн бүх юмстай холбогдно. Тэгээ өөрийн гэрийн дотор талын үндсөөсүүдийг сайн хайрлаж байгаарай. Аав ээж өвгдөөсөөс уламжилж ирсэн тэр ариун нандин зүйлийг түүхийн, соёлыг нь гүн атга агуулгыг нь сайн ойлгож байгаарай гэж дүүнэртэй хүсэж байна. Совдөө те. Тэгээд энэ одоо намын садангууд сайхан дүүнэртэй маш их баярлалаа. Намын цагаан буян дэлгэрэх болтгой гэж та нарт өрөөе. Баярлалаа. Цагаан үлээгээрээ минь доо хүсээ хэлээ цагаан үлээгээрээ. Баярлалаа. Жигсүр ороод ирдээ. Би чамтай уулзах гэж явна. Би чамд канал би өөрөөр хэлбэл би чамд яг ингэж инeen гэж мэдчихсэн. Мэдгүй манай аваа мгож өгсөхгүй байна. Баг чи ямар ч байсан бүрөөгөн зохиолыг ядаж уншчихад над сэтгэлээ хэлдэг. Өөрсөн чинь бүрөөгөө тэр зохиол их гоё бичсэн. Тэгээд чи уншоо. Өөрсгөл уншлаа би барахгүй. Тэгсэн чинь ингээд гараад ирсэн чинь манай хөш. Жигдсэрэн гонаттай яаж уулзлаа. Тамаа канал тоглох. Надад зөвшөөрөл би заа гэж хэлсэн ч үг. Тэгээд бас баталгааг нь бодоод танай охины ч тоглох болсон. Тэгээ охин миний одоо харгал зэгчээр яваад байна. Тэр цаг үе чинь бол 92 93 он шүү дээ нөгөө хаосрын үе. Тэгээд нэгдүгээр ангианы дөнгөд дуусгаад хоёрдугаар ингээ хийж чадаа.
залуунасыг тийм одоо аваад болчихсон. Монголчууд засаг хуулиан чандлан сахиж их эзэн хааны зангидсан нудрагын дор захирагдаж явхдаа аргагүй л нэг хүчрхэг байж дээ. Хэцийн салхин шуудын жиргэг над руу илгээсэн хээр талынхан хамгийн амгалан зөөлөн аялгуунд иймэндсэн. Яаж хүлээж авахаас ном гэдэг юу вэ гэдгийг уншигчийн өөрийн хэрэмжээл тодорхойлно. За баярлалаа. Тэгэхээр ном болгоноос өөрийнхөө бас хэр хэмжээг тодорхойлж олон сайхан номыг бас уншихыг одоо уриалъя. Энэ удаагийн нэвтрүүлэг энэ хүрээд жаргаж байна.